За хятадд сурж байгаа хүүхдүүдийн хамгийн их хэрэгэлцдэг яаж шилээд байгааг нь мэдэгддэг үг байдаг. Бэй игдсэн гэж орчуулагтаад байдаг. За бэй гэхээр нөгөө муур сүү уусан гэдгийг сүү муураар уугдсан гэдгийг муураар гэж хэлэхэд л тэр бэй нь ороод байгаа гэсэн үг. Англи хэлнээр бол нөгөө пассив цаг гэдэг те тэрнтэй адилхан. За жишээ харъя. Тада баужи бэй диди наа зовлоо гэнэ. За түүний баужи сонин бэй диди гэхэлэр эрэгтэй дүүгээр наа зовлоо аваад явсан. Тэгэхээр эрэгтэй дүү түүний сонинг аваа явцсан байна. Тэрийг байрын сольж хэлж байгаа буюу түүний нөгөө эзэн бие нь гол чухал биш, сонин нь аваа явцсан гэдэг нь илүү чухал гэсэн үг те. Тэгэхээр сонин нь эрэгтэй дүү нь аваа явцсан. Сонинг аваа явцсан. Тэр сонин айгуу чухал болоод байгаа. За тэнгүүд бангуншид чуанху офисын цонхон чуанху цонх адилхан хэлж байгаа. За чуанху цонх нь бэй фэн гэхэр салхиар чуй кайла. Чуй гэдэг нь үлээх гэсэн үг. Урдаам гэдэг дэлгүүр ханцтай үлээн. Кай гэхэлэр онгоох нээх гэсэн үг те. Тэгэхээр салхиар онгоочлоо. Үлээгдээд онгоочлоо. Тэ салхилаад онгоочлоо гэх юм. Тэгэхээр гол зүйл нь цонх онгойсон болоод байгаа. Тэ цонхон чухал байгаа. Сонин чухал байгаа. Банжааши нүүх үед дөшхөө гэдэг нь ши тийм ээ үед сянз бэй айран хайртай хүнээр бао жин чүла тэврээд яваад орсон. Тэгэхээр хайртай хүн маань аваад орцсон тий аваад зөөгөөд орцсон. Тэгэхээр сянз гэдэг нь илүү чухал болоод байгаа гэсэн үг байна. Тэгэхээр тэрүүгээр тэгэгцэн энүүгээр ингэгцэн гэхээр бэй гэдэг үг ашиглагдах нэ. Ай зүүд цай бэй дажа чивэнла. За эгчийн хийсэн хоол нь эгчийн хоол тий ямар хоолын гэхээр дөө оруулаад тодтогч байгаа буюу хийсэн хоол, яасан хоолын, яадаг хоолын гэхээр хийсэн хоол. Бэй дажа бүгдээрингээр нь чивэнла идэд дууссан. Тэгэхээр хоол нь дууссан гэдэг нь гол чухал нь байгаа юм. Тада бэнфа бэй лаоши бяоянла. Түүний бэнфа арга нь бэй лаоши багшаар бяоянла. Дэмжигдсэн, магтуулсан, сайшаагдсан гэх юм. Тэгэхээр тэрүүгээр тэгүүлсэн, энүүгээр ингүүлсэн, тэрүүгээр ингэгдсэн гэдэг нь тэр игдсэн гэхээр бэй гэдэг үг ордог байна. За энийг ялгааг сурцгаа хичээлээр багш нь илүү дэлгэрэнгүй яг 4 журмаар нь ба бэй хоёрыг харьцуулан тайлбарлаж өгнө. Та хэд өнөөдрийн даалгавар бол 3 өгүүлбэрийг зөв дэсралд оруулан бичнэ. Өнөөдөр үзүүг бэй тэгэгцэн ингэгцэн